За бүгдээрээ сайн байцгаана уу? Мики байна. Өнөөдөр их олон сар жил бодож явсан бичлэгээ хийх гэж сууж байна. За юуны талаар ярих уу гэхээр Америк нэгдсэн улс руу явдаг. За work and travel гээд хөтөлбөрийн талаар ярина. За хэрвээ чи 1-р курс, 2-р курс, 3-р курс, за эсвэл магистрийн 1-р курсын оюутан байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. За тэгээ work and travel гээд хөтөлбөрт одоо явж исэн туршлага болон ерөнхийдөө өөрийнхөө мэддэг юмнуудыг ярих гэж бодлоо. Ерөнхийдөө work and travel хөтөлбөр яг яадаг хөтөлбөрийн юу мэдээлэл хайсан чинь монгол хэл дээр байгаа мэдээллүүд нь ерөнхийдөө бол жоохон учир дутагдaltaй тийм ээ. За тэгээ тэрнээс гадна Монголд бол зөндөө одоо зуучилдаг агентлагууд байгаа. Тэгээ тэр эйженсинүүдээс очиод магадгүй мэдээлэл ингээд шууд тий нөгөө царайгаа харилцаж байгаад авчдаг болохоор интернетэд мэдээлэлээрээ бага үт юм болоо гэж бодлоо. Тэгээд яагаад мэдээлэл амар хэрэгтэй вэ гэдгээр одоо миний хувьд бол жишээ нь оюутан бахта яг өөрөө гар дээрээ ингээд нөгөө явах хэмжээний зардал мөнгө байгаагүй. Тийм учраас би ээжээс ихчээсээ мөнгө авах шаардлагатай болж исэн. Тэгээд авахын тулд би энэ яг яадаг хөтөлбөрийн ямар зорилготой, очиод би ямар ажил хийх юм, яах юм, хаана байрлах юм, хэр найдвартай юм ч гэдэг юм уу. Энэ бүх юмыг би өөрөө судлаад тэгээд гэрийнхэндээ хэлэх шаардлагатай болж исэн байхгүй. Тэгэхээр одоо хэрвээ чи бол азтай байна. Яг тэгвэл заавал тэгж судлах шаардлагагүй. Зөвхөн энэ бичлэгийг үзээд дуусгаад хангалттай мэдлэгтэй мэдээлэлтэй болчихноо гэж би бодож байна. За тэгээд энэ хөтөлбөр маань Америкийн нэгдсэн улсаас одоо өөрсдийнх нь санаачилсан work and travel буюу ажиллангаа аялья гэсэн нэртэй ийм хөтөлбөр байгаа. Одоо 100-ийн 3 сар амралтынхаа хугацаанд Америкт очиод ажил хийгээд за тэгээд үлдсэн зарим хугацаанд нь аялах боломжтой ийм хөтөлбөр байдаг шүү. За тэгээ миний хувьд болохоор би 2-р курстэй явах гад яг судалж агаад одоо ар гэрийн асуудлаас болоод явж чадаагүй. Тэгээ 3-р курстэй бол анх явж исэн. Энэ хөтөлбөр бол маш олон давуу талтай. Ягаад гэх юм бол амралтынхаа хугацаанд Америк явчин. За тэгээд зөндөө олон шин найзуудтай болно. За одоо бидний хамгийн их одоо хэрэгцээ шаардлагатайгаа англи хэлээ яг Америкт орчинд нь очиод сурчих нь. За тэгээд дээрэс нь яг би work and travel-аар яваад бол миний бие дааж амьдрах суурь аюугай тавигдсан гэж би дотроо боддог. За нэг тиймэрхүү байна. За тэгээд энэ хөтөлбөр чинь одоо яадаг учиртай, яаж явах юм, хаанаас нь эхлэх юм гэд бодож авах юм бол Монголд одоо эн чинь гэдэг байхгүй юу? Америкт нэг юм байгууллага байгаа. За одоо энэ хөтөлбөр зуучилдаг. За тэгэнгүүт Монголд бас дахиад нэг байгууллага байгаа. Тэгээд тэр хоёр байгууллага маань хоорондоо гэрээтэй. За тийм учраас чи Монголд байгаа байгуул одоо тэр эйженси дээр очиод уулзах юм бол чамайг аль хот руу явж болох юм, ямар ажил хийх боломжтой юм. За тэгээд явах процесс нь яаж явагддгийг, материалаа яаж бүрдүүлэх юм, үйлчилгээ өгж авалцахад одоо ямар хэмжээний мөнгө төлөх юм гэдэг бүх юм чинь чамд хилээд өгдөг байгаа. Тэгээд миний одоо ер нь бодож байгаагаар нэлээд газар байгаа. За газрын нэрийг хилээд явах уу? Миний хамгийн ихэнд хэлэх зөвлөгөө гэдэг юм бол эхлээд ямар ч байсан өөрөө бүх газруудаар очиод уулзаад үзэх хэрэгтэй. Аль газар нь чамд илүү таалагдчихэв. Яагаад гэвэл газраасаа шалтгаалаад аль хот руу төлөх үү, аль муж руу төлөх үү явуулах юм гэдэг чинь шийддэг байхгүй юу. Тэгэхээр одоо чинь миний мэдж байгаагаар нэг зуучилдаг газар бол зөвхөн одоо нөгөө Теннесси гэдэг муж руу явуулдаг. Тэгээ явуулахдаа ингээд Монгол хүүхдүүдийг бүр ингэж 20-30-аар нь ингэж группээр явуулдаг. Тэгээд 20-30 очиод нэг газар ингээд байрлаад тэгээд нэг юм том ресортод ажилладаг ч юм уу. Нэг тиймэрхүү байдаг байхгүй юу. За тэгээд нөгөө бид нар ч ууг нь бол Америкт ингээд хэл сурах явж байгаа шүү дээ. Тэгэн гут одоо ингээд амар хитрхи олон монголчуудтай явчих юм бол ер нь бол тэгэл нөгөө хэл сурах нөгөө боломж бололцоо чинь тодорхой хэмжээгээр багаснаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийгээ бас аягүй сан бодолцож үзэх хэрэгтэй. За тэрний дараагийнх гэдэг юм бол за тэгээ эйженсигээ олоод хэлнийхээ мэдлэгийг шалгуулад ямар ажилд орохоо шийдээд аплайдаад тэгээд ярилцлаганд ороод тэнцэн штэ. За тэгээд ажлаа сонгочлоо. Одоо энэ хөтөлбөрийн чинь гол юм тэнд байгаа байхгүй. Чи Америк явахаасаа өмнө очиод хийх ажлаа олчихно. Одоо гэрээ хийгээд тэгээд чамайг ингээд нөгөө нэг тэр цаад Америкт байгаа газар чинь чамайг энэ хүнийг би ажилуулнаа гэд шийдчих юм бол одоо нөгөө нэг процесс нь ингээд аягүй гоё явагддаг гэсэн үг байхгүй. Бүх юм хууль ёсных болж байгаа гэсэн үг. Чи очиод хууль ёсны ажил хийх нь байна. За тэгээд байх газар чинь тодорхой ах нь гэж юм уу те. Тийм учраас одоо виз гаралт нь бусад виз гаралтыг бодвол харьцангуй өндөр байдаг гэсэн үг. За тэгээд санал болгоод нэг ажил тэнцвчлээ тэгсэн чинь явахаас өмнө тэр ажил нь таалагдах болчлоо яах вэ гэж хүүхдүүд аяг асууд юм хэлээ. Тэгээд
одоо чи визээ тэр ажлыг хийн гэд авчихсан учраас ер нь бол ажлаас болоход мэдээж жоохон хэцүү. За тэгтээ огт боломжгүй юм бол байхгүй. Хэрвээ боломжтой байх юм бол одоо дахиад өөр ажилгаас аплайддаг ч юм уу те. Тэгэн гут нэг юмыг санах хэрэгтэй. Чи ганцаархнаа одоо Америк руу энэ хөтөлбөрөөр явах гээд байгаа юм биш. Босод бүх орны янз янзын орны одоо Монгол ч гэсэн янз янзын хүүхдүүд ингээд тэр хөтөлбөрөөр явах гээд бүгд ингээд хөөцөлдөж байгаа учраас ажлууд бол мэдээж чи хэдий чиний эрт одоо нөгөө тэр эйженсигээ олж те ажиллаа олно. Төдий чиний ажлын чинь сонголтууд илүү ариун байна. За тэгээд нөгөө 100 төхөөд ирэхээр ажил нь айгу бага болцдог байхгүй олдоц айгу багтай болно. За чи хүссэн ажлаа бол хийж чадахгүй байх магадлал айгу өндөр болчихно. Тэгэхээр хэрвээ үнэхээр яг энэ хөтөлбөрөөр явъя гэж хийцэн байх юм бол магадгүй 9-10 сараас эхлээд газраа хайж эхлээд за тэгээд 11-12 сар гэхэд бол ерөнхийдөө ажлаа хайгаад эхэлсэн байх юм бол илүү хүссэн ажилдаа явж чадна гэх юм уу. За нэг тийм байна. За тэгээд одоо бас нөгөө нэг хүүхдүүд айгу ийм асуудаг болсон мөлий. Арьс өнгөөр ялгуурлах юм зөндөө байгаа юу гэд айгу асуудаг юм лээ. Тэгэхээр намайг одоо би ингээд өөрөө явж исэн туршлага гэд ярихаар айгу олон жилийн өмнөх юм ярих гээд байна. За манай нэг дүү саяхан яваад ирсэн. За тэгээд ерөнхийдөө бол гайгүй байна гэсэн аль мужруу за хаашаа явж байгаасаа илүү бас шалтгаална. Тэгэхээр тэрийг бас өөрөө сайн судлаад үзээрэй. Магадгүй ингээд илүү тэ нөгөө зүүн эрэг рүү явал арай гайгүй ч гэдэм үү баруун эрэг рүү явал арай одоо тэр гадуурхалт нь жоохон хүчтэй гэж магадгүй ч гэдэм үү нэг тиймэрхүү юмнууд бол бас байгаа. За тэгтээ ерөнхийдөө бол чи ажиллаа игээд ингээд явж хахад бол харьцангуй гайгүй. Тэгж амар гадуурхалтанд бол өртөх юм бол харьцангуй гайгүй гэж бол би хэлмээр байна. Визэнд орохоор чинь чамаас бол ингээд айгу тодорхой юмнууд асууна. За энэ бол угаасаа ингээд айгу ойлгомжтой. Юу асуух вэ гэхээр чи очиод ямар газар ажиллах юм, аль хотод байрлах юм, хаана байрлах юм, одоо нөгөө байрлах байр чинь хаана юм ч гэдэм үү те. Чи хэр хугацаатай явах гэж байгаа юм гэсэн ийм ерөнхий юмнууд асууна. За энэ асуултуудаа л айгу сайн бэлдэх хэрэгтэй. За миний одоо санаж байгаагаар тэр жилдээ бол айгу олон IT-гаар сурдаг хүүхдүүд виз нь юусаа гарахгүй байгаад байсан. Тэгээд яасан бэ гэдгсэн чинь одоо нөгөө IT-гаар сурдаг гэд хэлчихэнгүүт мэрэгчлэлтэй холбоотой юмнууд ингээ асуунгот ерөөсөө юу ч мэдэхгүй гэдэг ч юм уу эсвэл сандраад ингээ хариулж чадахгүй байхаар виз нь гарахгүй тийм тохиолдлууд бол байсан. Тэгэхээр чи одоо аль сургуульд одоо сургуулаа өөрөө мэрэгчлээ ингээд ярьж чаддаг хэмжээний бэлтгэх нь бас зүйтэй. За тэгээд дахиад хэлье. Монголд уучлж байгаа агентлагууд чинь чамд ингээд аюу гоё визний ярилцлаганд бэлтэн. За тэгээд тэрэнд нь өөрөө сайн идэвхтэй оролцоод одоо ярилцлаганд аюу сайн бэлтэх хэрэгтэй. Тэд нар ч одоо ийм жинхэнэ эксперт хүмүүс байгаа шүү дээ. Ийм маш сайн туршлагатай жил болгон зөндөө олон хүүхдүүд явуулж байгаа учраас тэгээд би одоо бас бодоод энэ яг тухайн үед ингээл надтай хамт нөгөө нэг визэнд орох гол бэлтжижсэн ганц нэг хүүхдүүд ингээл манай тэр миний явсан агентлаг болохоор ингээл 7 өнөخت нэг удаачлаа 2 удаа ингээл англи хэлний сургалт мургалт явуулаад хөөхөн амхандаа ингээл нөгөө спорт үзүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгэн гут айгүй цөөх хүүхдүүд ирдэг гэсэн тэнцээч ингээ 20 30 хүүхд явах чаа ирнээсээ тэр хичээлд нь болохоор амар цөөх хүүхд сууж байгаа байхгүй юу. 5 6 хүүхд мөхд ирээл зарим нь ирэхгүй энэ төр. Тэгээд тэгэн гут чинь чи хэр сайн одоо тэ юмаа бэлтэн хэр сайн ярилцлаганы бэлтэн тэр хэмжээгээрээ чи яг визэнд орж байхдаа сайн тодорхой ярьж чадна гэсэн үг шүү дээ. За миний хувьд болохоор би аягүй сайн бэлтжижсэн хэрнээсээ яг визнийхаа ярилцлаганд ороод надаас ингэж асуусан байхгүй юу. Чи аль мужи аль хот руу явах юм гэж асуусан. Тэгээ би ерөөхдөө бол нөгөө нэг Нью-Жерси муж руу явна гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд Нью-Жерси муж руу тэр хот руу явна гэд хэлсэн чинь наад муж чинь 0 хавьд байдгийг гэж асуусан байхгүй. Тэгээд би нөгөө нэг яг нэг тэр хавьд байдаг гэд нөгөө цээжилсэн байсан чинь нөгөөдгөө ингээд яг өөрийн болгож авч амжаагүйсэн байхгүй. Тэгээд мартцсан. Тэгээд гисэн чинь тэгэл би бодсон шүү дээ. Йоо за хаана гэдгийг нөгөө цээжилсэн юм хэлж чадахгүй ээжэж одоо ингээл миний виз гарахгүй байна мэн гэл яг амар жоохон сонин царайлж байгаа л тэгсэн чинь дараагийнхаа шууд асуултуудыг асуугаал явцсан байхгүй. Тэгээ ер нь бол жоохон санаа зовлттой ярилцлагандаа орсон чинь яг ярилцлага дуусаад шууд за визээ дараа 7 өдрийн 5 дахь ирж аваарай гэд хэлжсэн. Тэгээд визний чи хариуг нэрээ бас шууд хэлцдэг. Тэгэхээр одоо виз маань гарсан болоо гараагүй болоо гэж хүлээх юм
санаа зовлт тогтлол ер нь байхгүй бах нэ. Тэгэхээр ярилцлагандаа сайн бэлдээрээ. Зардлын хувьд бол яриа. За Монголд бол одоо нэг зуучилж байгаа байгууллагууд чи ерөөхдөө нэг $1200-1300 $2200 гээд янз янзын үн ханштай байх. За тэгээд яагаад ийм амар хэлбэлцэлтэй гэдэг вэ гэхээр зарим ийм зуучилдаг газрууд болохоор Америкт ингээд очсныхан дараа бүүнд нь ийм сургалтанд хамруулдаг тийм юм байдаг байхгүй. Тэгээд тэр мөрнөөсөө шалтгаалаад за тэгээд ийм бүтэн сервистэй одоо ингээд визэнд одоо ажил олохоос ахуулаад визэнд ороод Америкт очоод тэр газар очих хүртэл ийм бүрэн хэмжээний үйлчилгээ авах юм уу эсвэл зөвхөн ингээд тэ онгоцныхоо билетийг чи өөрөө авчнаа гэдэг юм бол зөвхөн ажил олох хүртэл одоо тэр газараас үйлчилгээ авах юм уу энэ гэдгээсээ шалтгаалаад үнэн нь бол янз янз байгаа ах. Тэгэхээр дахиад хэлье. Агентлагаа сайн судлаарай. Яг өөрхөн хүсэж байгаа агентлагаа олж сонгож очоорой гэж зөвлөх байна. За ингээд ажлаа олчлоо, визэндээ орчлоо, виза авчлаа, онгоцондоо суугаад Америкт очоод за хамгийн түрүүнд болохоор юу хэрэгтэй гэдэг вэ гэхээр хамгийн түрүүнд social security number буюу одоо нөгөө манайхаар бол нийгмийн даатгалын бүртгэл хийлгэн гэх юм уу. За тэгээд social security number авснаас хойш ерөнхийдөө ажиллах эрхтэй болдог. Гэхдээ одоо Монголоос нөгөө нэг тодорхой виз авсан байгаа шүү дээ. Тэгээд Америкт ирээд яг immigration дээр чамд хэдэн хоногийн тий штамп одоо тамга дарж өгч чинь. Тэр хугацаа эхэлснээс хойш бол ер нь бол ажил хийж болдог шиг санагдаж байна. Social security number очоод очингуудаа шууд захиална. Захиалснаас хойш гарах нь бол нэг 2-7 хоног моног орчим болдог шиг санагдаж байна. Тэгин гут магадгүй ажил олгогч одоо газар чинь чи social security number авсныхаа дараа цалингаа авах боломжтой гэж хэлж бол магадгүй. Энэ бол ер нь бол энгийн хэвийн үзэгдэл шүү. Тэрэнд битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. За тэгээд цалингаа яаж авах юм болоо гэд бас бодож иж магадгүй. Цалин бол чи Америкт очоод social security number ингээд авсныхаа дараа тэрийгэ барьж очоод одоо тэр ажил олгож байгаа газар чинь чамд ерөнхийдөө бол чи энэ банкн дээр очиж данс нийлгэсэн дээр гээд чамд зөвлөнө. За тэгээд зөвлснийхаа дагуу тэр банкн дээр нь очоод дансаа нийлгээд за цалин бол ер нь бол дандаа чекээр өгдөг шиг санагдаж байна. За одоо ч гэсэн чекээр өгч байгаа юм шиг байлээ. Тэгэн гот одоо миний явж яснаас ялгаатай нь юу гэхээр би намайг явж хахад бол одоо нөгөө mobile bank гэдэг юм ерөөсөө тэгж амар одоогийн шиг амар лаг болов гэсэн байхгүй юу. Тэгэхээр чекээ заавал очиж нөгөө банкн дээр авчиж өгөөд тэгээд нөгөө нийлгсэн данс руу мөнгө маань ороод тэгээд би картаараа мөнгөө авдаг байсан. Эсвэл ингээд тухайн үед шууд мөнгө болоход авдаг байсан. За одоо бол тхий болцсон юм байлээ. Нөгөө мобайл банк ашиглаад шууд нөгөө чекээ скан хийгээд уншуулад тэгээд тэгэн гут нэг дансанд чинь мөнгө ч ордог болсон юм байлээ. Тэгээ амар сонирхолтой байсан. Монголд ямар тэ юм чек мэг хэрэгжилжсэн биш. Тийм. За тэг ямар үед явал хамгийн best вэ гэд бас хүмүүс мэдмээр санагдаж байгаа гэж магадгүй. Миний зөвлөхөд бол бакалаврын 2 3 дугаар курс бол хамгийн явахд бол тохиромжтой үе гэж би бодож байна. Яагаад гэх юм бол одоо чиний их сургууль сурч байгаа гэсэн чинь бас нэг төрлийн одоо их орондоо буцаж ирэх баталгаа ч болоод байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр курсын хүүхдүүд бол яг виз бол гарахын хувьд бол гардгийн байна лээ. Гэхдээ магадлал нь бол бас жоохон багасаад ирчихнэ л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө 2 юм уу 3 дугаар курс ах юм бол чиний виз гаралт чинь шанс нь илүү өндөр болоо авчнаа л гэсэн үг шүү дээ. Магистрийн 1-р курсыг зөвшөөрдөг шиг санагдаж байна. За төгсчүүл бас явахд бол жоохон хэцүү болчих واخ. За тэрийг яг нэрийн деталь мэдгүй байна. Гэхдээ би бол 4-р курсыг төгсөөд бол явж болно гэж бодохгүй байна. Надад бас ийм асуудал тулгарч ирсэн. Яасан гэсэн чинь би ч нөгөө нэг тэг гэрээхэндээ би өстө яваа зардлаа нөхөд ирнэ гэж хэлээд амар их мөнгө зээлээд одоо тэг явчихж байгаа шүү дээ. Тэгээ очиод нөгөө нэг авч байгаа цалингаа тооцоолоод үтсэн чинь миний авж байгаа цалин ягаад зардал нөхөхөөрг болоод ирсэн. Дээрээс нь одоо нөгөө өртөг айгу өндөр. За тэгэн гутаа байрныхын төрөөс нь бараг цалингийнх нь 50-60% нь яваад байгаа машин тий. Тэгээ ер нь бол бараг 7 хоног ажилласан ирнээсээ гар дээр авсан цалин бүх зардлаа хасаад нэг $40-50 үлдээд байгаа машин. Тэгээд ямар бүрхэг болж эхэлсэн баггүй. Тэгээд жоохон стресстэй эхэлсэн. Одоо нөгөө хямрал явагдсан. Ингээд жоохон шантрах гээд байсан. Тэгээ ажил маань
ч жоохон хэцүү юм шиг санагдаад байсан байхгүй. Тэгээд яг хэрвээ тийм нөхцөл байдал үүссэн байгаа бол жоохон тэсэрэй гэж хэлмээр байна. Тэгээд энийг ярихаар надад нэг түүх санаанд ороод идэв. Манай их сургуулийн багш Орос руу сурахаар явсан юм байна л та. Тэгээд за бүр дээр үед нэлээд олон жилийн өмнө. Тэгээд ямар ч орос хэлний мэдлэг энэ төр байхгүй зүгээр тухайн үед нөгөө нэг конкурс гэдэг юм өгөөд айгүй дээвэр чигсаад ингээд явцсан байгаа байхгүй. Тэгээд Оросд очиод ер нь амар хэцүү байж одоо нөгөө талхаж худалдаж авч идэж чадахгүй одоо үлдсэн байх нь шүү дээ. Тэгээд гэрлүүгээ захиа авчижээ. За би энэ Оросч өстой хойшихгүй байна. Талхаж авч идэж чадахгүй юм байна. Хэцүү байна. Би одоо буцмаар ингээд гэрлүүгээ захиа авчижээ. За тэгээд дээр үед чинь захиа нь Монголд ирэх гэж 2-7 хоноод буцаад хариу нь Оросд очих гэж 2-7 хоноод сарын дараа хариу захиа нэрсэн байгаа байхгүй. За миний охин тэгээд үнэхээр хоолойч авч идэж чадахгүй болоо одоо буцаад иртээ гэдгсэн байгаа юм. За тэгсэн чинь багш маань тий сарын дараа болоход бол талхаа аваад идчих чадхтайгаа болцсон байгаа байхгүй. Тэгээд ер нь бол өдөр ирэх тусам чиний одоо нөгөө одоо амьдарч байгаадаа дасаад илүү ингээд амар гоё болно. Тэгэхээр тэр тэрхэн үеийн тэр шантармаар санагдаж байгаа, хэцүү санагдаж байгаа үе. Энэ бол түр зурах шүү гэдгээ аягүй сайн бодох хэрэгтэй. Тэрэнд улам шантраад иж болохгүй. Энэ чинь 3 сар наана амьдрал буцаад Монголд ирэх учраас тэр нь битээ санаа зовоорой, битээ шантраарай. Энэ тийм ч амир одоо чиний мэдрэгдэж байгаа шиг тийм ч амир хэцүү зүйл биш шүү л гэж хэлмээр байна. Тэгээд нэг л мэтэд өнгөрчин 3 сар аягүй хурдан өнгөрөн. Тэгээд дээрэс нь яг юм цагийн хуваарьт ороод ажил хийгээд явахаар хурдан өнгөрдөг шүү. Тэгэхээр цаг минутыг ч болсон алдахгүйгээр аль болох илүү сайн англи хэлээ бэлдэж те сул цаг үедээ гэрээсээ гараад одоо Америкт чинь нэг давуу тал нь тэр штэ гараад ямар ч хүнтэй ингээд нэг 5 минут ингээд яриа өрнүүлэх боломжтой гэх юм уу. Одоо намайг би бол тэгдэг байсан. Яг нөгөө 2 дахь ажиллаа болоог байхдаа миний ажил болохоор юм housekeeper байсан байхгүй. Тэгээд өдөр ингээд дуусчдаг. Тэгээд өдөр ингээд гэрээсээ гараа явахаар хүмүүс өө чиний цамцч яасан гоё өнөөдөр өстө гоё өдөр шүү. Hi how are you гэл ингээл хүмүүс зүрдэг. Тэгэл тэгэнгუთ ингээд тэр хүмүүстэйгээ яриа өрнүүлэх боломж л надад байгаад идэг байсан. Тэгээ эхэндээ бол амар хичээд идэг байсан. За тэгээд хинээс ч мэдгүй чи тэгээд 3 сар болох гэж юунаас нь хичээд байгаа ингээд намайг тэгсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод ерөөхдөө бол ичих гэдэг юм жоохон хойшин тавиад хичээж эхэлсэн ярих гэж. Тэгээд тэр бол бас англи хэлээ сайжруулахад айгүй том түхэн болж исэн гэх юм уу. Дараа нь юу ярих гэж утсан бэ гэхээр мэдээж гадаадд очиод зөндөө олон орон орны магадгүй румитүүдтэй болох бах. Одоо өөр янз янзын орноос хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Бас адилхан энэ work and travel гэдэг програмаар. За тэгэнгუთ чинь тэр хүүхдүүдтэйгээ яаж харьцах уу, яах вэ гэдэг зөндөө асуудлууд гарч ирнэ. За миний хувьд бол хамт амьдарч байгаа хүүхдүүд айгуу сайн хүндлэх хэрэгтэй. Одоо нөгөө нэг privacy гэдэг шүү дээ. Одоо тэр хувийн одоо тэр өөрх нь байгаа өрөө мөрөөг одоо юм асуухтаа байнга тогшдог ч юм уу тийм айгуу гоё хүндэлтэй харьцаарай. За тэгээд roommate-тэйгээ айгуу сайн хурдан дотн болоод болж чадах юм бол чиний англи хэл ч гэсэн сайжирна. Цаад хөвгт чинь ч гэсэн те англи хэл магадгүй сурах гэж Америкт энэ хөтөлбөрөөр чамтай адилхан хөтөлбөрөөр ирсэн байгаа учраас аль аль талаасаа хичээх юм бол англи хэлээ сайжруулах бас боломжтой болно. Миний хувьд болохоор би 3 литр охинтой хамт амьдардаг байсан. Тэгээд тэр 3-ын маань нэг нь болохоор Лондонд сурдаг байсан учраас англи хэл нь аягүй сайн байсан. Тэгээд анхандаа ингээл бас би биенээсээ жоохон бишүүргээл тэгээд сайн уу сайн англи өнгөрдөг байсан. Тэгээд сүүлдээ болохоор бид нар яасан бэ гэхээр бүгдээрээ ингээд орой ажилласаа дараад 8-9 гээд ирчихээр бүгд ингээд living room буюу энэ том өрөөндөө ингээд хамтдаа сууж агаад бүгд ингээд уцаа барьж агаад тэгээ ярьдаг байсан. Тэгээл нөгөө мэдгүй өгнөд гараал ирэнгот нөгөөдгөр орчуулаад тэгээл нөгөө ганц нөгөө гайгүй хэлтэй Лондонд сурдаг охиндоо ингээл харуулаад тэр болохоор одоо нөгөө хоёр найзаагаа ч ойлгоно, намайг ч ойлгоно. Тэгэнгუთ заримдаа нөгөө хоёр охин миний ярьж байгааг ойлгохгүй, би заримдаа тэр хоёрын ярьж байгаа англи хэлийг ойлгохгүй болонгууд тэр охин бол ингээд аюу гоё тэг гүүр болж өгдөг байсан. Тэгээд хоорондоо аюу гоё ярилцаж чаддаг байсан. Тэгээд өдөр ирэх тусан багаар сайжирч байсан. За тэгээ бас нэг юм гэдэг юм бол тэр гурав бол одоо яалтчгүй те нөгөө юм барууны орноос ирсэн гэдэг утгаараа надаас хамаагүй илүү юм нээлттэй огтуд байсан. Тэгээд айгүй их ингэж хүмүүстэй танилцдаг. Тэгээд дээрэс нь тэр гурав болохоор нэг нь бол тэр Лондонд сурдаг хүн болохоор зөөгч хийж исэн. Нөгөө хоёр нь болохоор нэг
одоо нэг амар том ивент хоол байгаа. Тэгээ тэнцээ юм янз бүрийн болж байгаа хуримч юм уу янз янзын үйл ажиллагаанд нөгөө нэг зөөгч хийдэг. Тийм ажил хийдэг гэсэн. Тэгээд тэнцээ ажиллахаар нөгөө нэг ийм айгүй бол амар хүүхдүүдээс танилцдаг. Тэгээд тэгэн гот нөгөө нэг найзууд айгүй одоо шинээр танилцсан найзуудаа гэрт айгүй авчирдаг. Тэгээл нөгөө Мики чи хүрээ дээрээ хамт юм ярий гээл тэгээл ер нь бол эхэндээ жоохон санаа зовоод нөгөө за миний англи хэл жоохон муу юм чин гэж боддог байж байгаад тэгээ ерөнхийдөө сүүл рүүгээ бол жоохон нүүр хагарсан. Тэгээд надад бол нүүр хахарахад бол бараг 2-3-7 хоногийн хугацаа хэрэг болсон. Тэгээд сүүлийнхээ 2 сар ингээд аягүй сайн найзууд болсныхаа дараа хайрын 2-3-7 хоног гэж бодож исэн байхгүй. Тэгэхээр ичин гэдэг юм аа л аль болох хойшин тавиад аягүй сайн ярихыг хичээгээрэй. Тэгээд хичнээн их ярина. Тэр чинээгээрээ хэлчих ингээд гой сайжирна гэсэн үг шүү та. Тэгээд гой зөндөө бол орон орны найзууд болох нэ. За дараагийн маань ярих гэж бодож исэн юм болохоор 2 дахь ажил. За эхний ажлаа бол мэдээж ингээ хийчин. За тэгэн гут чинь за хэрвээ боломж авах юм бол эхнийхээ ажил дээр овертайм хийж магадгүй одоо 40 цагаас илүү ажиллах юм бол цалин чинь цагийн үнэлгээ чинь 1.5 дахин үржигдээд тийм овертайм хийх бол боломж байгаа. Тэрнээс гадна 2 дахь ажил олоод хийчих юм бол зардлаа нөхөх бол боломж байгаа. За тэгээ 2 дахь ажлыг яаж олох вэ гэхээр ерөөхдөө одоо ингээд нөгөө чиний ажил хиймээр байгаа газрууд чинь ингээд ажилд авнаа гэд help wanted гэд ингээд бичсэн айгүй их юм зарууд ингээд наачдаг байхгүй. За тэр газрууд руу ороод ч өөрөө уулзаж болно те. Би ингээд ажилд орох гэсэн юм ажил хайж байгаа ч гэдэг юм уу. Би ингээд цагийн ажил хайж байгаа гэд хайж болно. За тэгээ тэрнээс гадна чи эхний ажил дээрээ одоо чамайг ингээд ажилд авсан менежер ч юм уу те хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй чи ингээд би 2 дахь ажлыг хайж байгаа шүү гэдгээ хүмүүст ингээ аягуулсан хэлээд авах хэрэгтэй. Магадгүй чиний ажиллаж байгаа газар одоо байнга ажилдаг хин нэгэн өөр газар бас байнга ажилтдаг гэж магадгүй. Тэгэн гут чинь тэр ажилдаа чамайг зуучилж магадгүй. Тэгэхээр би бол яг тэгж ажил болж исэн байхгүй нөгөө манай буудалд ажиллаж исэн болгар хичээсэн. Тэгээ болгар хич би ингээд 2 дахь ажлаа хайж байгаа. 2 дахь ажил хийхгүй бол жоохон хэцүү юм байна гэд хэлсэн чинь манай тэр болгар хич өөрхөн ажилтдаг гэсэн ресторанд намайг санал болгоод тэгээд би тэнцээ ажилд орсон байгаа. Тэгэхээр ер нь бол эргэн тойрныхоо хүмүүст бас ингээ ажил хайж байгаа гэдгээ сайн хэлээд байгаарэ. За тэгжээтэл 2 дахь ажлаа олох хаа гэж найдаж байна. 2 дахь ажлаа олчих юм бол зардлаа нөхөх бол боломжтой болж ирнэ. За гэхдээ мэдээж чиний одоо өөрийн чинь санхүүгийн сахилга бат гэдэг юмнаас бол 100% хамаарнаа. Чи ингээл өдөр болгон одоо ажиллаа тарчаал гадуур хоолмол идээд идэх ч юм уу те. Эсвэл ингээд дийш тийшээ яваад худалдаа авалт энэ төрийг хийгээд ах юм бол мэдээж зардлаа нөхөх бол хэцүү болоод ирнэ шүү дээ. Тэгэн гут чинь өөр аягүй сайн сахилга баттайгаад мөнгөө сайн сэйвэлж чадах юм бол мэдээж зардлаа нөхөх бол боломжтой. Энэ бол маш гоё хөтөлбөр. Би бүр тий манай оюутнуудыг хэрэг боломж нь байдаг бол бүгдээрээ яаж хийж агаад яваад тий гоё газар үзээд гоё орон орны найзуудтай болоод тий зөндөө гоё юм бол сурахын тодорхой. Тийм болохоор хэрвээ чи энэ хөтөлбөрийг сонирхож эхэлсэн л бол яаж хийж байгаа заавал явж үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээ өөр work and travel-тай холбоотой асууж мэдмээр байгаа юм байх юм бол комент хэсэгт бичээрэй. Тэгээ энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.